Сайн байцгаана уу? Орой мэнд хэлэхгүй. Энд орой болж байна. Энд орой болж байна. Анх удаа орой хийж байна. Шүний мэнд. 100 болсон байна. 100-ны мэнд. Тэгсэн амар гоё юм гадаастай. Амар гоё. Хүй 18 градус 20 морь хүрээд бүр амар гоё. Хүй нас явна гэж лүүд юм аа. За. Жохон бахад ингээл имээ өө аав ээж мэж ярьдаг байсан шүү дээ. 100 цаг ногоо навч дэлгэрэл ястай налгар илрэл ирээд сайхан байна гэсэн чи одоо тэрийг биеэр мэдэрч байна хөө. Зүгээр ингээд цэцэг дэлгэрж байгаа цэцэг мэцэг хараа цаанаас хайр үрээ баярлаад бах харин тиймээд хүрээд тэг бүр ингээд харсан цэцэг болгоныхоо зургийг хамбар санагдаад заяа. Тэгээд аллерги үүдэлж байна ёо. Аа нэрээ тэгж байна уу? Яагаад нус гойж найтайлгаад байгаа юм бол гэсэн аллерги өдлөөд байгаа юм биш миний. Би өөрөө ханаад үрэх гээд байгаа махтаа гэж солиороо явуулсан биш. Аллерги чинь амар муухай ингээд хамар захнаад, жих захнаад, хоолой захнаад, нүд захнаад амар муухай. Чиний харшил бүр шаардлага билээ. Тэгээд бүр гадаа бол гайхалтай хүмүүс яг нэг юм шорт подолк бүр ингээд амьсгал уур амьсгалаа бид хоёр эртээд яг нэг гадуур 100-ыг мэдрээд яваа. Бас хүмүүст өөрөөгөө шалтан нүцгий өпөгтэй. Тэгсэн чинь амар гоё ингээд хөөхтүүд гүйлдээл, инээлдээл, тоглолтоол тэгээд удирдлагатай машин зашин гаргаж ир талбай дээр яваа. Тэгэл ингээл хүмүүс кофе ууж гадаа суугаал, нарны шилнүүд зүүгээл. Яг нэг юм өнөөдөр бас харж ил өнөөдрөөс амар гоё өнөөдөр бүр харангуй таахан гэл нэг юм ад жаргалтай юм нөгөө өвлийн депрешн тий цаанаасаа ингээд амар ад жаргалтай зүгээр юу ч хамаагүй ингээд хиймээр санагдал ямар нэг адал явдал хайгаал гоё юм болох гээд байгаа юм шиг санагдаа ингээд ямар нэг юм одоо жишээ нь за маргааш ингээд октоудаараа гарыг ярьсан байлыг маргааш үлэг ингээд огтлоод хэдэн штэ яг тэр шиг би ингээд хэдэн өдрийн турш ингээд гоголцааллаа даанч миний гоголцоо тэгэл хийх юм байхгүй уулзах юм байхгүй болохоор тэгэл за гэлцэн юу амар идэдтэй тэгтээ ямар юм гоголцоод байгаагаа өөрөө баярлалаа заяа цаанаасаа тийм яг тэгээд байгаа мөртлөө залхуурын хэлэхгүй амар муухай тэнээс миний сүлээ амар юу ч хиймээргүй санаал нөгөө нэг хоёулаа нэг подкастн дээр ярьжсэн шүү дээ. Хүний амьдралд гацалт, уналт, босолтын үе байдаг. Одоо чиний амьдрал яг юм пауз хэрэгтэй үе байгаа юм шүү зүгээр. Бүх юмнаас ингээд бүр нэг юм. Зүгээр л хоёр шүү. Бараг 2 сар болчихлоо шүү. Тэгэхээр чам эсвэл ингээд ментал жоохон юу чи ядраад байгаа юм болов? Залхаж малхаад нэг асуудал байгаад байгаа юм шүү. Эсвэл бүү мэд. Улмал зүгээр л ахсан. Юмыг зүгээр хөнгөөр чаддаггүй те ядаргаатай амир хүндрүүлж ярих гэ зүгээр агуу нэг баг сэтгэл готролтойгоо ойлгуулж байгаа тийм бас дүнгийн болгоом. Брэнд юм уу гэж бодоо. Тэгтээгүй ахаа. Тэгтээ гадаа амар гоё юм. Өнөөдөр ингээд дагуулж байгаа хүний тоо ихсэл амар. Тэгтээ ингэж дулаарж байна гэдэг чинь манай энэ шууд одоо манай амьдарч байгаа юм хот болохоор гарант дотор юм аюу их бороотой доо ингэж нэг гоё цаг агаар айгу муутай газар гэдгээр мэдээлэл өгөхгүй цаг агаар шүү дээ. Тэгэнгүүт ингээл нэг өглөө ингээл нартай болвол нэг 10 хэдэн гарац болно гэж хэлчихэнгүүт нөгөөдөл маань мактаа шууд баг шорт юу бүхтэйгаа ингээд гарч гад байгаа. Тэнгуут нь би болохоор муугаас нь л энэ хүүхдүүд ээ гэж одоо ханаад турч хатгаа аавж одоо өөхөндөө тэс нь өөрөөс халуун цалаа гарна л та. Тэгтээ тайлахгүй. Тайлахгүй тайлж болохгүй. Маш болохгүй. Эндийнх нөгөө хөөрхийн нар амар ховор үздэг болохоор жоохон нар харангуут ингээл шалтлал нүцгэлэл амар гоё ингээ enjoy мөрөд юм шиг. Би бас өнөөдөр бүр сая өгтэй заяа. Халууц яг дотор нэгэн өсөл та. Гэхдээ үнэхээр тайлбар байгаа. Гэхдээ тайлахгүй. Хаврын салхи хаврын хэлээд байгаа. Ааха. Сараа ингээ тусангууд амар шалтгаалж гад. Салхилангууд даарад байгаа. Ааха. Тэгэхээр маш санаатай. Ёстой тайлжлахгүй. Амар гоё ялла. Тэгээд ер нь ханаад тэгээд энэ нэрчээрээ жоохон одоо ихсэн. Одоо хүн бол тэг худлаа. Энд гэхдээ нар гарч байгаа нь яг маш ингээд нэг юм
одоо ямар нэгэн бурхнаас өгсөн бэлэгч юм шиг санагдаад амар нэг юм үүний төлөө ямар нэг юм хийж өгмөр санагдаад байгаа байхгүй тий энэ худлаа одоо ингээл буцаал нөгөө нэг цагаагаар ирэндээ цагаан сарын өмнө цагаан сарын дараа ерөөсөө ингээл гоё л цаг гаргая л цагаан сарын өмнө ялч борооны үйл яа сая бороо хичнээн жилийн 10 сүүлийн хэдэн жил сүүлийн гэхдээ овоо 50 60 жилд байгаагүй бороотой юу удаан хугацааны бороо орсон. Бүр сүүлдээ бүр залхаад ёо бороо болилдоо. Би чинь намхан хүн тэгэнгүүт өргөн өмд өмсөнгүүт нөгөөдөл нь газар чирээ. нөгөө өмднийх нь Умжаа тэр нь газар явангууд ноорно. Тэгэнгүүтээ ядлж чинь би өөрөө нэг олигтойхон шиг алхах чадахгүй. Заавал өмдрүүгээ ингэж ус цацаж алхах нь амар хэцүү. Надад амар хэцүүсэн. Доктор өмднөөсөө түрүүний нар хараад би бас сая нарны бороо орж ижил доктор өмднөөсөө сал. Доктор өмд гэдэг чи ямар гоё юм гэж. Харин. Араа доктор өмд орой ингээд онцлогынхаа овцыг солих гээд яхаар за зугасан маргааш үлээ өмсч юм чи энэ өмсчих юм шүү гэж бодод за арай гэж одоо тайлж онцлогынхаа овц өмсч юм. Би ингээд одоо манай энэ даав штэ. Жинг материал нь чамд ингээд санаж гин үү харагдаж гин үү ийм даавны материалд би амар дуртайхгүй гэхдээ дэвсгэрийнх нь матрасны углаа шүү заяа нэг ийм одоо мөртөн билүү нөгөө нэг материал нь байдаг шүү дээ Америкээс нь чи юу лээ нэг юм тэр нь болохоор юм нилонтой юм шиг ингээд бүүсрэддэг тийм материалд би амар дурггүй яа нуруу орсоод их тийм материалд амар дурггүй энэ материалд амар дуртай байхгүй ингээ барч бөөсөө ахгүй ингээд ингээ гоё гэлцаа гэлтайгаад байдаг таач амар хайрдаг ёо амар хэцүү тэгээд би яг ингээд дотор өмд жишээ ингээд ямартай ч өмд цамцтай эхэлж ингээд ороод тэгээд улаацуулаад тэгээд тайсаад багаар тасдаг юу гэтээ өгд би ингээд нэг юм гадны хувцас яагаад ч юм ингээд амар их юм байхтаар хорхоо шавж ингээд байгаад тэгээ цагаар иглэл тэр нь ингээд шиггээд байгаа шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгсэн ирнээл үнэхээр энэ хүүтэнц ч одоо тэгээд хорхоо шавжтайсэн ч хамаагүй толооц игээд орсон. Гэтэ өөр нь ориж хурах эсгүй гэдэг юм шиг. Харин тийм. Тэгэхгүй бол хураач харны юм байхтаар илүү их яадаг. Аха. Монголд яг нөгөө хураах хэвээр заавал хураах хэвээр гэдэг нь шүү дээ. Цаг агаараас болт юм билээ. Энд яад ингэсэн чинь нөгөө маш чиглэг учраас ням байхтэр үржигтэй амархан тэгээд бас нөгөө Европ хүмүүсийн би ер нь жоохон хүлэрэмтгий тооцдог байл та монголчуудаас тэгэнгүүт бас ингээ үнэр гарах уу гэдэг ороор авахгүй байнга дийлгэж хатааж явах хэрэгтэй гэдэг юм л. Тэрийг би маш сайн биелүүлж байгаа гэж. Амар биелүүлж байгаа. Ороор цагаат гэдэг шиг амар биелүүлж байгаа. Гэтэ надад амар анзаарчихсан заяа. Сая ингээд хэд хоног халлаа штэ. Тэгээд манайх ч нөө өдөржингөө халуунд байж байгаа юм чинь. Тэгээд би ороо ингээд угаасаа л би ороо хураадгүй зүгээр тэг ингээд орхичдээ штэ. Тэгсэн чинь ингээд орой гэртээ ирсэн чинь бүр яг ингээд өдөржингөө нэг юм унталтын үнэр байдэн штэ хүний. Нэг юм зүгээр л яг унталтын үнэр ингээд гэрээс бүр ингээд фүү гэдэг ёо тэгэл амар сэжгээс нэгдэл шууд балконоо онгоолгоод хүнжлээ авч ингээд ихэвч хоошлуулж саль гэсэн юм оруулаад ингэж юм ингээд. Яа, тэгээд манайхаа тэгээд цаахан онгойлгосон байсан ч амтаа ороод ирсэн байсан. Хаана явчихсан? Яг энэ таацсан дээр чиний дээр. Ингээд би ингээд зүгээр нэг юм скотч байна гэж бодоол. Өөний скотч энд байдаг үлээ гэж бодчихвол тэгэл дахиад яаж байгаа л ирээл харсан чинь ингээд хөдлөөд байгаа юм шиг санагдаад уцаа ойртуулаа камера хасаагаад ойртуул харсч хүүрч хөдлөө наад тий. Тэгээ уянгаар руу залгаад манай гэрт мангас юм юу гэлээ. Харин юм монстр юу гэдэггүй манай гэрт нэг юм байдаг амар айгаад тэгсэн чи юу байлаа. Одоо үт гэхэр биш авгалтай эврэхий болдог нэг юм. Эрвэхий чимо эрвэхий болдог. Эрвэхий болохын өмнөх одоо би гэх юм уу? Тэрнээс дахиад өмнөх тийм үү? Тэгээ би эврэхий болохын өмнөх нь чинь ингээ бүдүүрээд ингээ нэг тийм шүү байгаа шүү дээ. Тийм л юм гэж би олж харсан. Тэгээд
өт юм уу хэр өтнөөс амар том. Тэгсэн ирнэ яг юм үт шиг бүтцтэй. Тэгээд би одоо ганцаар амьдардаг хүн чи яах вэ? Манайхаа зовлонтойгоо нүүр тулах юм ба нэрээ ёо. Надад ихтэй амар байсан за би нэр үйлмэрс. Юу хайцсан. Хайцсан. Тэгээд би түүнийг яаж алсан бэ гэвэл өөр намын хорлуулж алсан. Вайны шилэнд ингээд амар нь фүг гэж ингэж байгаа. Тэгээд шилээ ингээд хамтаага ингээд наацсан чигээрээ эргүүлээ. Тэгээд доошоо унаад алкогол унсч ирээд өгсөн мэгөө. Яа. Гарч хараад цочлоо шүү дээ. Гинт амар улаар ихтэй. Тэгэл гоё цагаагаар ирж байна гэдэг чинь их л илэрхий. Шавж хорхоо одоо ингээд зүгийн мүгийн ингээд гараад бүтэрүү. Яа сайн наалсан шүүс мөс. Зүгийдтэй нэрч дээ. Би бас өнөөдөр ингээд дэлгүүр орчол алгаал явж идэг. Зүгийн нисэл иржсэн чинь чулуу шидэ чулуунаас болцож байгаа шиг. Бүр ингээд газар энэ ч ингээд цаа. Яа ямар инээдтэй. Тэгээд ганцаар амьдардаг. Би ганцаар амьдардаг гэж би яриад байдсан шүү дээ. Би гадаадд амьдардаг болохоор л энэ мэдээлэл хэлдэг аахгүй юу. Хэрэг би Монголд амьдраад энэ ингээд подкаст хийсэн бол би хизэж хэлэхгүй байхаас аюулгүй байдлаа бодоод. Яа, тэгсэн чинь намайг яасан гэж хүмүүсээ амар эвгүйсэн надаа. Амарээс одоолт л байгалаа. Ингээд манай гэрт нэг хүмүүс амьслах гайрсан. Тэгээ түүний найз гээд нэг охин ирсэн. Тэгсэн чинь ингээд намайг хүн дагаад гэд хэлсэн тэр найз нь ирчээ. Тэгээд тэр би бодсон байхгүй. Яг манай гэрийн доор тахсаасан байхгүй. Манай гэр хүртэл. Тэгээ бид хоёр уучлаарай. Тэгээ бид хоёр байсан болохоор байна ирчлээ гэд утас муцаар яриад тэр дагсаж байгаа хүмүүс нь байсан гэсэн. Тэгээ би яг ингээд бодсон байхгүй. Намайг хүн дагвал би нэрээ яах вэ? Ямар амар ингээд бодцоод яг уянгаад хэлчихсэн байхгүй би. Би амар эсса намайг хүн дагвал яах вэ гэсэн чи яг маргааш намайг хүн даганаад гэрийн доо. Хүн тэгээ дагаал хийчих шүү дээ. Айгүй их дагдаг. Амар эвгүйсэн ингээд хэрвээ ингээд энэний оронд тэр азар ингээд зүгээр л хөрх ингээд танилцах зорилготой л юм шиг байлээ л тээ. Гэхдээ өөр юм сайкон дагвал би нэрээ яг яаж өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм бэ гэж бодож олоогүй за. Нэрээ яаж би ингээд би хүн дагах юм болвол яг дагж гин үү гэдгийг шалгана. Тэгээд алхаж байгаад ингээд зогсоод. Тэгээд дагаж зогссон шүү дээ чинь. Түлдээ дагж. Тэгээд дагсан яг. Замаас үл. Яг дагсан. Тэгээд энэ замаар алхаж байгаа бол зам гараа нөгөө талын замаар алхаад. Тэг хүнтэй газар хүн байвал хүнлээ. Намайг бүр яг амар холоос дагаж ирж байгаа. Олон хүнтэй газар тэгээд ингээд би үн замын дандаа зам гараа баруун талаар алхахтай шүү дээ. Тэгэхгүй ингээд зам гарч ингээд явсан яг дагаа тэгээ зогссон чинь ингээд зогсол яг чивчтэй цаанаас яг сэлүү гэдэг сонсогдсон л тоо. Тэгээ мэдгүй тэгээд би ингээд яг тэр үед юу гэж бодсон бэ гэхээр подкастаар хамаагүй ганцаар амьдардаг гэж зарлаадсэн. Тэгээд ингэж байгаа гэж бодсон. Тэгснэ одоо франц хүчтэй гэж бодсон. Тэгээд ер нь ингээд Монгол зонголд хэрэг очиж амьдарч бол яа хэрэг ганцаар амьдрал гэсэн ингэж ирсэн ярьж юмаргүй мэн гэж амар аюултайсан нэгцсэн. Зарим хүмүүс ингээд TikTok үзүүл ихтэй хүмүүс хэлдэг юм л шүү дээ. Ингээд их эмэгтэй хүн ганцаар нэг годомжинд явж байгаа юм бол би албаар замаас явж айлахгүй тулд тэгдэг хүмүүс тэгээд би энэ талаар сая нөгөө хүнд хэлсэн байхгүй юу? Жижигэн дүүдээ гэсэн чинь ямар амар гэдгсэн чинь манай дүүг бас сая дэлгүүрч тэр хүн дагсан л шүү. Тэр нь яасан бэ гэсэн чинь том Carrefour заяа 9 цагт тэгэхээр бүх юм хаацсан байгаа шүү дээ. Тэгээд касмас бүх юм хаацсан гинэ. Тэгээд яг 0 орох гээд ээжигээ та дөрүүлээ 0 орчие би 0 орчоод ээжигээ та дөрүүлээ машин руугаа явжээ би 0 орчоод очие гээд тэгээд явжсэн чинь зам нэг 50-60 орчим насны нэг эрэгтэй байсан гинэ. Нэг эрэгтэй ч гэж нэг ах өвөө явжсэн гинэ. Тэгээ амар олон дэлгүүр барьцсан явжсэн. Тэгээд намайг хажуур нь алхсан чи яг ингээд алхчихсан шууд зогсцсон. Тэгээ би 0-д очиж байжсэн чи гинт амар ингээд дэлгүүр дуурснаа миний хаалгыг гаднаас нь хүн голох гээд татаадсан гинэ. Тэгэхээр ингээд
айгаа дөр өгний гарч ирсэн гэсэн. Тэгэд ингээд 0-ын доогуур ингээд шагаа гарч чи нөгөө нь зогсож ирсэн гэсэн. Тэгээ хаалгыг онгоолохгүй амар татаад. Тэгээс. Тэгээ амар удсан гэсэн. 5-6 минут болж жагаад тэгж жагаад онгоохгүй би дотроос нь хаалга онгоолохгүйгээ татаал лээсэн. Тэгээд яваад өгсөн гэсэн. Амар айсан гэсэн. Тэгээ орцсон бол яах вэ? Тийм шүү дээ. Амар агааз. Тэгээ хүнчхүү дэлгүүр. Амар айсан. Юу юм те түлхүүртэй бол хамгаалагч нүггүй шүү. Түлхүүр гэж нөгөө одоо ингээд одоо тэдний ахмах ингээд нэг түлхүүр ингэж явах дуртай штэ. Ингээд олон түлхүүр ингээд ингээ алхаар шаржигнаад байдэн штэ. Тэрийг л хэлж яахгүй юу. Тэгээ ингээд тэр хүн гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр түлхүүр ингээд шаржгонж байгаагаар нь тэг гутлын нарсан гутлна гэсэн. Тэгээд тэр хүн зүгээр 0 орох гэсэн болов уу гэсэн чинь эмэлтэй байлаа гэдгснээ хамгаалагч байлаа гэхэд хамгаалагч нь уучлаарай гэж хэлдэг юм байгаа гэсэн. Тэгэхээр наа. Аюултай болчих. Тэгээ тэр хүн дагаад тэгээ гэрт орж ирчээд шууд гэрлээ асууж болохгүй тэгтээ үсэг хийгээд байсан. Тэгэл гэрлээ асах юм бол угаасаа намайг айл гэрэл байранд амьдарч байгааг харчин гэл энэ ингээл холоос наанаас ч зогсож байгаа болохоор энэ болко энэ газар хоёрын тусар энийг юу байгаа. Энүүгээр ингээл хальт ингээл толгоо ингээ харч яг ингээ харцаа зогсож идэв. Шууд доошоогоо би ингээ суугаал заяа. Амар айгаал тэгэл нойлд очиж ингээд манай нойлч тэр хаалгаар гараад тустаа штэ. Ингээд жоох ингээд нилээ ингээд байж байгаад харсан чинь ингээд цаашаага яг урагшаа тэр автобустай буудлал руу алхах явж ирсэн. Тэгээд гэхдээ 2 хоног манаг айж байгаа бас нэр айхан марцсан биш үү. Тэгээ одоо яг ингээд автобуснаас бууж муугаад хүн алхамгаа тэг их дагаад хам шиг тайгаад. Эвгүй заавал эргэж хараад. Аа байнга эргэж хараад. Тийм дүү. Тийм юм болжээ. Амар шүү манайхаа хүмүүс битэд авч байгаарэ. Бодож байгаа хэлдэг наасан. Гэтэ таагаж яа. Хөрхий тэгэл танилцчих гал юм ярьчих гал ямар дутаагаагүй гэж. Яг ингээд танилцах зорилготой. Хэрэв үнэхээр таалагдчих жаал яагаад тэгж дааж мааж тэнэгтдэг юм бол шууд очиол араас нь шууд гүйжжаал гэл татаал юм ярина үсттэй. За нөгөө бүлэг хүмүүс нь бол үнэхээр яг муухай бодол агуулж таагадаг байх. Нөгөө бүлэг хүмүүс нь яг айлгаж кайф авдаг хүмүүс таагадаг байх та. Янз янзын хүн байгаа штэ. Тэгээ мэдхгүй штэ. Энэ дэлхийд чинь ямар мэдэрнүүтэй яг загнуулж байгаа юм шиг сэтгэлийг зог туснаа би ингээд амар загнуулж байгаа юм шиг мэдрэмж авдаг юм штэ. Тэгэл одоо миний хажуугаар одоо ингээд өдөр хажуугаар зурж байгаа хүний дэлхэн дотор юу явж байгаа бүү мэд штэ. Өнгөрсөн дугаар дээр ирсэн. За тэгээд Өнөөдөр таад маа сайхан шинэлвүү? Өө тийш сайхан шинэлсэн үү? Моржилдээ сайхан оров. Онц тахрахтай гаруу. Орж гарав. Нэрээ 7 хоног болгон тогтмол подкаст хийдэг хүмүүсийг биширж гинэ. Бид хоёр үнэхээр амждаггүй юм байна. Тэгээд ууг нь өнгөрсөн 7 хоногт бичсэн. Даанч бид хоёр яг яарад нэгдүгээрт биччихсэн. Хоёрдугаартаа араас нь манай найз орж ирээд вайн барьж орж ирээд тэгээд нөгөө подкаст чи вайн болоод подкаст вайн болж болоод тэгснэ би хайж гарч мараад тэгээд бидний найз залуу ирж ирээд тэгээд хүмүүс янзлалт болоо. За тэгээд тэр подкаст бүр замхарсан. Одоо энийг харин жигтээсээ нэг ч хасгүйгээр оруулчихсан юм лөө. Яа. Миний дуртай подкастууд дууссаар л байна. Дуусаади. Тий, дахиж хийхэ болоод байна амар олон дуугаар хийгээд. Тэгээд би одоо зарим нь Telegram яваад. Муужхамудаас нэрээ зуусж байгаа гэсэн шүү дээ. Тийм, Telegram дээр орж байгаа гэсэн. Тэгээд бидний нууц бол одоо үсэг дуусж байгаа. Тэгээд хүлээлгийн өрөө нөө waiting room гэх подкастыг харах өрөөг би дандаа сонсдог гэсэн шүү дээ унтахтаа. Одоо баг угаас тэр миний бүү илэгч заяа. Тэгээд тэгсэн чинь одоо дахиад нэг дугаар хийгээл болно гэсэн. 10 жилийн дараа дахиад хийнэ гэсэн. Тэр маш гонхтой байна. 10 жилийн дараа бас яг вэ. Одоо өөрсдөө подкастыг үнэхээр өөртөө сонсдог подкаст
Пүү подкастаас өөр подкаст үлдсэнгүй гэж. Чи пүү гэж мэдгүй. Ахлуу гэдэг нэг амар хөөрх охин мэдэн шүү дээ. Тэр охин тэр хоёр нэг юм хосын ярилцааны тухай. Хосын ярилцаач. Dating live. Мэдгүй нэг тиймэрхүү подкаст хийдэг. Хоёулаа ч гэсэн дараа тэгээд нэг юм dating юм ярьж үзүүл яа тий. Тохиолдсон юмнуудаа. Тэгээд нэг их тохиолдсон. Туршлага халгаа гэж нэр. Би яг байгаагаа нэрээ тэрхүү. Тий. Бас байхгүй бол биш ээ. Нэрээ байгаа байна. Байхгүй бол биш. Байгаач бол биш бас гэлэхгүй юу? Цөөхөн байгаа юм байна. Тий. Өнгөрсөн дугаар тэгээд биш өнгөрсөн дугаар ч шиг. Өнний өмнө бичсэн тэгээд цацагдаагүй болохоор тэрэн дээр ойлаа ярьсан гоё сонин сайхнаас тэрэн дээр юу ярьлаа. Тэрэн дээр өстэй нэг юм яриад нөгөөдгөө дуусгаагүй буцаж өөр юм яриад мэдгүй юм. Ямар ч байсан сарын тэмдэг тухай олон сэтгэлээр сарын тэмдэг мэмдэг шилжилтийн нас мас тэгээд өөр юу гэж ярьлаа амар их юм ярьсан. За өөр тэрэн дээр ч сонь сайхан нэг сонин сайхнууд яриагүй. Тий. Таанус тэгээд одоо жоохон юм хэтгүүлэхнээ үзэж байгаа юм байж нэг доор нь коммент бичээд нэг иймэрхүү юм сонсомоор юм гिचвэл тэгэл амар штий ер нь бол хоёр энэ ингээл гэхгүй юу зогхгүй гэж наа. Хэтгүүлэхнээ юм байж юу? Манай сүүлийн дугаар бүр гомдмоор нас 10 үзэлттэй байлуу. Тэр тэгтээ бүр яг яасан бол би эсвэл буруу тохиргоотой оруулсан юм болов. Тийм үү? Яаж буруу тохиргоотой? Яага би нэг 2 дахь дугаарыг нэг комент нэг хүүхэд харуулж болохгүй гэд хийсэн байлуу. Юу илээ мэдгүй. Тэгчээ тэр тохиргоо өөрчилсөн чи зүгээр явцсан шүү. Тэг мэдгүй. Та нар яагаад байгаа гэж. Хэлтэй нас. Тэгээд надад ярих юм байна. Би үнэхээр хэцүү хүн. Би ингэ дандаа заяа. Ямар нэгэн юмар үздэг гэх юм уу? Одоо жишээ нь за би ингээд үнэхээр төмсний учмал идмээр байл би төмсний учмалаа заавал идэж санаа амрын тэрийг л идэнэ. Хэрвээ төмсний учмал биш бол өөрөө мэдлэх хүсдэггүй. За хуушур эднэрс нэгдвэл хуушураал хийн. Эднэрс нэгдвэл дахиагаал идэнэ. Тэг байхгүй тэгэл идэхгүй заяа. Тэгээд би ингээд одоо хоолдог 3 онж штэ. Наа чи маш зүгээр л би юу идэх юм мэдэхгүй ингээд идэх аппетит хөдөлж байгаа юм байхгүй болохоор юу идэх юм мэдэхгүй би одоо ингээд 3 хоног хийж байгаа. Тэг гүнсэж хөхгүй тулд нэг ингээд амар хэрэггүй юмар хотоодоо дүүргээл өнөөдөр ихэд тэр амар хөөрхөн байгаа. Өнөөдөр клеркээс авсан амар хөөрхөн мини круассан пан шоколад тэр нэг круассан идэл нэг 2 круассан идэл тэл гэзээд үргэлжиж байгаа байхгүй. Тэгэл ингээл муу байна. Энэ амар хэцүү. Энийг би болов. Наа чи өвчин болдог байхгүй юу? Тийм. Би хэлбэтгэн өвчтөр. Одоо наа чи яа чи бүр ямар амар гоё бийтэй юм бэ? Яасан. Бүр амар турхаа нарийнхан бэлхүүстэй тэгсдэг бүхсэн бүр. Бурханаас өгсөн миний баян гэлэхгүй юу гэвэл Бурханаас өгсөн бэлэг минь одоо та нар үйл гэж. Та нар хоёрынгийн биеийг хардаг ч манай жоохон хатугаас амар гоё бийтэй шүү. Имээ оцсон бүхстэй гэдэг байсан. Оцсон бүхстэй. Бор арьстай би имээгаасаа. Имээ миний мөрөдөл нь жоохон бахта загвар өмсөх болох байсан. Тэгээ би имээгаасаа имээ бор арьстай загвар өмсөж гэж байд юм уу гэж асуудаг байсан. Тэсэн чинь байгаанаас. Тэгсэн чинь дээд өндөр болсонгүй шүү дээ. Харин загвар өмсөгч гэсдээс хүүшээ сонирн байгаа юм биш үү? Би загвар өмсөгч байсан. Яасан бэ? Юу? Жиг захтнаад тэгээд найдчих гэсэн чинь жиг дотор амар өвчтэй юм шүү дээ. Тэгэж цаашаа эмзэг баг. Харин амар өвддөг юм шүү дээ. Ямар тэнийг модель болж байна шүү дээ. Одоо бүтээсэнд
America's Next Top Model багаас үзэж ирсэн. Энд орохыг ингээл маяг манай эмээ өвөө ах тэгээд манай үеэл бид хэд үздэг гэсэн аахгүй. Намайг орохыг багаас бид нар бэлдэж өгдөг гэсэн. За ирээдүйд одоо ингээ орохоор ингэх нь шүү, тэгэх нь шүү гэж. Тэр мөрөдлөө одоо бүтээсэнд биелүүлэх чинь. Тэгээд яг тэрний дараагийн дугаар дээр ямар байсан талаараа яриад болох юм байна. Би ч паачнуудаа наагаад. Харин тэг өнөөдрөөс л паач наахаар болж байна. Тэг бүр арьс бүр амар стресс чинь ингээ сэрх болгонд амар том юм гараад. Уулын зурган дээр гоё гарч байна. Харин тий одоо насаар үл ингээд яг нөө портрет зураг болохоор яг чухал зураг болохоор baby крем нөгөө нэг тэр кремд орох юм болов? Эрборионы нөгөө нэг хоёлаа нүүрэнд төрхэд яваад ирсэн шүү дээ. Авах гад. Тэр будганд орчих байх л та. Яг уу будаж болно гэсэн. Гэтэ будахгүй байхыг илүү будвал бүр юм натурал зүгээр өвгөд дарахын тулд гэтэ будаггүй байх ёстой гэдэг аахгүй. Гэтэ наач одоо нэг дарахын тулд амар будах хэрэг гарах гэдэг аахгүй. Өвг нь бүр сая хэдэн 7 хоног миний ярьсан ямар гоё байсан бэ. Тэгэл яг юм чухал үйл явдал юм дандаа ингийн өөдийн тэгээд бас хоолунд идэхгүй бол аргагүй шүү дээ. Нэрээ хоолунд идэхгүй тэгээд ингэж байгаа юм шүү. Хоолунд идэхгүй нь дарсч байгаа юм яа шүү дээ. Тэгээд бас нэг хэдэн 7 хоногийн өмнө нэг эм бүгдний дэлгүүрийн зургийн дасаа орсон. Тэгсэн чинь яг чухал үйл явдал юм яасан. Хомхоод олооч. Хэдэн жил над тэр хомхоод олоогоогүй заяа. Тэгжээс нэ хомхоод олооч гэх юм да. Тэгээд бас их чухал ингэж байх юм. Чухал юм ингэж байх юм. Тэр яг одоо наадмын дээр сайн маск тавиал, сайн бэлдээл. Чи хоол идэх ядаж шүүлмэл хийж юу? Юм идэхгүй бол болохгүй шүү дээ. Энэ хараа хоол идэхгүй байгаа ингээд биеийг хасгангууд одоо ингээд яаж байгаа шүү. Буцаад идэхэрч амар хэд нэг юм өвчин болж байгаа хгүй. Монголоор ямар нэртэй өвчин гэдэг юм идэхгүй. Энэ TCA гэдэг амар ярьдаг байхгүй. Одоо ингээд баг өөрийнх чиний бие ингээд чиний биеиндээ уул нь бол амар гоё биетэй байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ амар өөрт чинь амар бүдэн ордонгууд. Турах хэвээр байна. Яг би яг тэр чинь өвчин гэж байгаа. Одоо миний харж байгаа би ч гэсэн ер нь бол нэг тиймэрхүү. Гэхдээ тэрийг мэдээд ингээд хоол хийгээд идээд ингээд явуулт чийдчих юм. Би нэг аль дугаар дээр л ярьсан шүү дээ. Яг нөгөө би таалагдахгүй н одоо турыда гэж бодсон чи идэх туршлага болсон гэдсэн. Тэр тэгээ нэмэх нь би ингээд зөвхөн нэг юмар өсөө тэрийг иддэг. Энэ хоёр нийлээд намайг байдал төрөх чаахгүй. 3 хоног хоолтыг өгж тэрнээс удаан юм байна. Яагаад гэвэл тэрний өмнө идсэн юм чи зүгээр гойн байсан юм байна тхүү. Нөгөө чимка гурлаа хизээ уулзлаа. Хизээ зураг авлаа. Ямар миний шатан дээр хөвцдөг зураг. 4 дахь зураг. Би 3 дахьаас хойш хоолтыг болж байгаа юм байна тхүү. 4-7 хоногийн. Ааха. Яагаад гэвэл тэрний өмнөх өдөр чи хоёлаа хятад талхуур орж нэг гойм догбог авсан шүү дээ. Тэгээд би гойсон нэгтаа догбог идсэн заяа. Тэгээд зүгээр маргааш нь гойм идсэн байна. Тэгээ маргааш нь үлдэгдэл гойм галгаа идсэн байна. Тэгэл ингээ яваад байгаа юм байна тхүү. Хоол идэхгүй бол чи жоохон нүүрэндээ ашигтай хоол бол идэх. Харсан да ашигтай. Бөөг наймхандаа. Жоохон ч гэсэн идэхгүй бол наад арьсанд ч юм уу тэгээ өвчин болоод би ч юм уу тэгээд ходоод өвтөж өмдөө цээж орсч марсан. Одоо юм идэнгүү тэрийг хүлээж авч чадахгүй хотоод хямраад ёо. Тэгээд тэр эзэн юм чинь биеийн дотор чинь тэгээд өөхний юм дээр хадгалагтал тэр нь тэгээд идэхгүй байхаар хавгиндаг гэсэн. Тэгээ бүр таргалахгүй байгаа юм шиг янгууд чи янгууд хавгиндсныгаа бүдүүрэл гэж бодоод ус сайн уух хэвээр усыг ихээр нөх хэсгүй. Айгүй их юм байт юм билээ шүү дээ. Би сүүлийн үед нөгөө нэг ирүүлэр жоохон хоол чи гэж бодоод энэ авокадо. Тэгэнгүүт амар их гарч ирж илээ. Өвчнөд орчихгүй. Хамгийн экстрем юм хийх юм бол одоо энэ өвчний хоол идэл шууд очиж бүүлж үлдчих. Энэ бүр хүнд шатны эмгэгтэй ордог гэсэн. Тийм, тэр чээс амар юм лээ. Тэр тийм болчихоосоо өмнө янзлахгүй болвол тэгэл дараа нь тэгэл хортавдаг өдрөлт юм байна шүү дээ. Би яг тэгсэн байна. Тэгэл одоо бүтээсэнд нөгөө нэг биемийн хэмжин штэ бас тэгж мэх болохоор яанаа гэж хойлоо жим юмдээ яасан штэ. Очоод замир тэгж мэгдсэн ш. Тэгэл яг тэр бодол санаан дээр нийлэл тэгэл юм давхцуултаа цаанаас идэгдэхгүй юм л да. Одоо юу идэх вэ? 10 цаг болчих юм.
өнөөдөртөө бол ингээ унсчихгүй гэж. Би уг нь ингээд өглөө болгоо ингээд гоё ингээ те ногоо смути ингээл арьсан авокадо, сайн гэл авокадо, спинач тэгэл ингээл яа хөл бадарсан ингээл юм хум. Угаал гэхдээ хангалт ярил яаж одоо өдөрт хөгчнээ юу авах хэвтэй тэгэлээ таахгүй хаар хангалтгүй л ахал та яа хөл бадарсан. Тэгээ ажил дээрээс нэмэлт юмнууд ерөөсөө ууждахгүй маа. Чиний бие чинь одоо 1700 калори өдөрт шатаадаг байхад зүгээр 200-ыг хасчихад л ер нь бол турхал юм билээ шүү дээ. Тэгэл хүмүүс турд юм байна гинлээ. Спортондоо хажууд нь яваад юм идэхгүй бол турна гэж. Хоёр нэрээ буцаад жимд явж эхэлсэн шүү манайхаа. Тэгсэн. Тэгээ одоо нэг жоохон асуудал тулгараад тэр миний янзалж байгаа. Хөөрхөн асуудалтай. Ойлоо тэр жимд явах нь нэрээ. Тэр яах вэ? Нэг 2 сар за эхлээ нөө чиний юм хам ягаадах. Тэгээд явна явж байгаа. Тийм нэг шинэ жимд явах гээд бит хоёр. Тэгээд 3 дахь дугаар дээр ярьсанчлан бит хоёр буцаж итгэвтэйгээр амьдарч өөрсдөө дайчилж эхэлсэн шүү ихэлсэн. Амар дайчилж байна нэрээ. Би бол яг тэр дугаараас хойш бол амар дайчилсан шүү өөрийгөө ингээд мангар их юм хийж үзлээ. Бит хоёр сайн байгаа. Тэр сайн байгаа. Та нар сайн байгаа юу? Сайн байгаарэ юу? Сайн байгаарэ. Өөрсдөө дайчлаарэ. Тэгээд би ингээ үсээ буудсан ингээд нөгөө нэг юм уут нүмерцэн сууж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо энэ юун дээр орж байгаа хаад уу. Тэгээд дасан зогцоо сонсоорой гэж би янзлахгүй оруулчихна гэж зүгээрээ. Эсвэл ямар байсан юм. Харин тэгээ хэлдэг шүү дээ. Одоо тэгээд ямар өнгөрсөн. Янгаас одоо би амар гоё үг сурж аваад байгаа шүү дээ. Жимд очсон чинь ер нь энэ хүмүүст би тэрийн амьдрал ямар ч хамаагүй гэдэг тэрийг одоо би тэр үгийг сонсноос хойш дандаа хэлж байгаа заяа. Би хараад байхад энэ явж байгаа хүмүүс бит хоёрын үгснийг харах мантай өөрснийхөө биеийг тэр төлөнд харах гал ингээд яваад байгаа. Эрэгтэйчүүдийг ингээ харангуут ингээ төлний одоо энэ толны уурд байгаа тэнгуудаа тэр хоол байнгут тэр дасглаа нэг өөрийгөө толинд харчих байрлалд зогсож байгаа ингэж хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдийнх нь л бий чухал. Хоёлаа одоо ингэ энэ бодо буруу хийж гинөө зөв хийж ямар харагдаж байгаа анзаарчихгүй юм билээ гэж би бодлоо. Тэгээд тэрэн шиг бит хоёрын одоо хийсэн амьдрал гэж та хийсэн амьдрал гэж хийсэн та нарт ямар ч юм байхгүйгээ тэнийг юм яриад байхгүй юу. Яа. Нэрээ манай найз манай подкастыг байнга сонсож байгаа гэсэн. Хайртай шүү. Лав гэх. Тэгээд тэр найз маань хэлэхдээ ингээд манай тэр найз бас ингээд Европод бүр багасаа амар олон найзуудтай байхгүй яг Монголны гажигтай найзууд ихтэй. Тэгсэн чи яг ингээд сонсоод юм ярьж ангууд яг нэг уянга юм яриад буруу ярил хэлэнгүү чи хажуунаас гинт яриг нь засаж орж ирэл тэгэнгүүт яг тэгдэгтэй гэж одоо инээд хүрээд бусад хүмүүс бол яриг нь тасалж байгаа юм шиг сонсогдох болов гэсэн баха. Нэр би тэгдэм бах та. Би уг нь тэгж байгаа болов гэж бодоод. Би тэгэл ярьж байгаа юм аа тэгэл буруу хэлэнгүүт өдрөж араас асууж байгаа. Уг нь би тэрийг ингээд тэгж гин үгүй юу гэд ингээд яриг нь тэлж нэгээс өөрийгөө амар олон удаа сонсоод уг нь анзаарахгүйсэн ч дээ стил тагээд байгаа юм шиг. Би тэгтээ ерөөс таслах гэж таслахгүй зүгээр ингээд ярианд нь суппорт өгж байгаа байхгүй ингээд гоё зөв өгөө олоход нь туслаад тэгээ зөв өгөө олчвол цаашаа бүр гоё дэлгэрүүлж ярих байхгүй юу да. Түүнээс би ерөөсөө таслаагүй шүү. Яа. За өсний будагны ч цаг боллоо. Цагт шүн боллоо. Унтаж амраа. Да би маргааш шийдээ. Маргааш амралтын өдрөө. Маргааш амрах гоё. Чи гэрээ цэвэрлчээд хоол идчихэд нэх. Хөө би маргааш 12:40 гээд очив. Яач. Яа 12:45-аас 1:45 хүртэл завсарлана. Гүдэг маргааш үн тэнэг хичээлийн үертэй заяа. Уг нь ингээд наа нөө гэж уг нь ингээд амар гинцэл орж ирсэн. Ингээд жирүү үедээ уг нь ингээд маргааш зөвхөн ганц цаг хичээлээд байхгүй юу тэгсэн чинь шинэ үгүй зүгээр ямар ч тач зүгээр зөвхөн нэг удаа 11:45-аас 12:45 гэж ганц цаг хичээл орно заяа. Тэгээд
12:45-аас 1:45 завсарлан заяа. Тэнгүүдээ 1:45-аас 2:45 ганц ингээд нийт маргааш би 3 цаг гадуур явах хэвээр нэг амар тэнэг байгаа зү. Тэгээ би маргааш 12:45 гэдээ очив. Тэг. Үс-үсэнд маск амар ингээд гоё ингээд яг нүдэн төсөөлөгчлөө ингээд гоё юм хумцүүц ингээд маск цэг бүр ингээд гэрээ юу. Би амар би бас дээр тэгсэн шүү дээ. Нэг өдөр хүүхдүүдээ өргөж өчөд нэг гоё. Тэгээд тэгсэн чинь хэцэг их болно гэсэн. Тийм. Нэгтгэд хоёул уулзсан шүү дээ. Тэгсэн чинь өглөө цаганд явсан шүү дээ. Йоо би амар чухал цагтай байсан аа. Мартцсан байдیں۔ Би бараг бүгдрэнгөө чухал. Бүр нэг ингээл би бүр хичээл дээр очиж суужсан. За нэг ингээл харсан чи ингээл зүгээр баах ингээд бүх платформудаа Instagram, Facebook бүгдээрээ. Яа тэгээд чухал цагад явсан. Яг фейлцэн. Гэтэ зүгээр гэж. Угаас нь явах гэсэн. Тийм үс явах. Иймэрхүү юм угаасаа сонсох л. Яа сонсохгүй явах те. Тэр зүгээр. Гэтэ бүр олон жилийн дараа энэ талаар ярив. Ой, даун туулчаад яри. Авчаад яри. Тэгээ нэх гоё. Амарнаа. Хөөрхий уянга тэгээд миний энд хасраа хамгаалагч юм да цаг маганд тэгэл бүх юмд л явж өгдөг хөөрхий. Тэгээ одоо амар гоё. Дүүнрийнхаа юмд явна. Миний юмд явна. Ах эгчнэрийнхаа юмд явна. Нэгдэх, хоёр дахь, гурав дахь. Буянтай явлаа шүү дээ. Би бүр энэ сүүлийн 3 хоногт амар ядарлаа гэлэхгүй. Хөөрхий тийм. Яж хатан түрүү 7 хоног бүртээ адилхан. Тэгээд нэрээ ядраад байгаа юм биш. Маргааш гоё амар нэрээ. 7 өдөр нэжилсэн юм чи. Харин 7 өдөр ч бас л тэгээ чангаштай өглөө эрт босч байгаа. Тэгчээд араас хүүхд гэхээр бас амар хэцүүдэж байгаа байхгүй. Хүй би амар ажилчдээс 2 өдөр би ажиллахгүй байж байгаа байсан шүү дээ. Намайг дуудаад. Тэгсэн чинь ёо сайхан юмгүй хийх юм. Миний ус салтраад унчихгүй зү. За. Ингээд сууж хүн надад торт авчирч өгвөл яах вэ? Хин нэг юмс юу? Яах ч хөөрхий харагдсан билгүй? Юу гэж хэлж өгсөн? Instagram өгчөж. Тэгэхээр би Instagram байгаа. Тэгтээ би өгөхгүй. Гэт явуулсан. Тэгсэн чи буцаж ирсэн торт авчирч өгч энэ чамд гияваад өгсөн. Хөөрхий харагдсан билгүй нэг жижиг юм дотор суугаа хийжсэн чи. Тэгэхээр яг тэр одоо нэг хэсэг одоо ингээ үлгэрийн ертөнцийн гүнчиг харагцаахтай чи яг нэг юм хөөр. Тэр хэд орчим насны мэс үү? 20 Тэгээд амар хөгшин гэж дуудсан нэг юм. Харин яг халтар үнээс гарахад юу сонсогдож байна л та сэтгэл. Ийм хармаа. Тэр алтрыг гэж дарамжлаагүй шүү. Ядраад нөгөө үгүйсээ тэгж хэлж шүү. Гэх гоё. Тэгээд би торт аваад тэгснээр нөгөөдхөө идээг үнээс алаанд авчирсан. Баярлалаа би найзлалтайгаа хуваагаад иднэ. Яарэ. Угаасаа тэгтээ би яасан бол идэж чадахгүй байх заяа. Дотор юм таах гэж та тэгсээр нь идэнэ гэж юу гэсэн ч үгүй. Би алаанд авчирсан. Тэгээ зүгээр ээ нөө. Ямар гоёс. Ямар гоё хаана ямар гайхалтай үйл явдал чи яаж надад юм тохиолдсон би бүр тэр дороо шууд чамраа битж байгаа төхөө бодох яасан гэж аалмыг сүлжээ амар муу болсон. Тэгээд яриад хоёлоо бүр байнга ярьдаг байсан шүү. Одоо бүр ямар ч боломжгүй. Мессеж бичээд нөгөөх нь явахгүй байж байгаа нэг хичнээн минутанд яваад бүр нэг амар ядраа. Тэгэл нөгөөдхөө явж алаандаа хийх гээл тэгэл мартчихсан ч яах вэ? Аалмагийнхаа анхааралтай 100 мунаас өмнө сараа одоо 100 бит 2 ярина штэ гэж нас одоо 6 сараас ярина штэ. Эсвэл би бод яагаад ажилдаг байсан юу вэ? Би ууланд юу муугаа солиогүй дээ. Өөрн телефон. Тийм. Тэрийг солиогүй. Аалмал муу даахгүй юу? Тэгэд амар тэнэг болчих. Аалмаг гэдэг нь нэг. Тийм тэгээд нэг тийм их юм болсон. Гайхалтай өстой гоё юм болсон байна. Тэгтээ чам амар гоё санагдсан нь. Юм ой алан нилээд ха. Алтчваа юу бэ? Юу яа амар харахаар найлсан шүү дээ. Гадаа ялан гэсэн чинь. За тийм үү. За. Одоо ингээд яг ингээд ярих сэдвгөө суугаад ярихгүй ингээд дунд нь ингэчээстэй яг ингээд дуусах ихээр амар ярих юм орж ирээд байгаа байхгүй. Одоо даймаа ингээд бас юм яриул их юм ярмаар байна. Юу вэ? Энэ одоо Emmanuel Macron солирч байгаа юм. Солир нь мэдэл муутам. Чимээг бол сууж нэс өгсөнтэй бас оролцоод. Манай ерөнхийлөгч зүгээр л
Чиний бизнес биш. Хоолой гэмээр төхөө. Битээ дагаж талдгана төхөө. Тэгтээ за амар мэдгүй юмны хадлаар мэддэг юм шиг ярьжуулах хүмүүсийн хараалыг идэх бах. Тэгтээ үнэхээр одоо биш байна зүгээр. Эхний байдлаар одоо өөрснийхөө одоо тэр дайрандж байгаа улсууд байгаа Француудыгаа татын матыг гээл тэгж байгаа л да. Тэгтээ манай ингээд хамтрагчуд руу яах юм бол биднээс бас яаш вэ? Надад нэг хэлэх юм байна. За. Чи Ванга эмигийн зөгнөл гэж мэдэх үү? Ванга эми чинь 100 билгийн тулааны юм уу? Ванга эми гэдэг нь нэг Оросын одоо өнгөрцөн л байх л да. Өнгөрцөн баха. Тэг өнгөрцөн нэг сохор юм байдаг байхгүй юу? Зүнч тэр хүн амар зүгөндөг. Тэг тэр хүн одоо ингээд баг хэдэн хүртэлжүүлээ ингээд жилээр ингээд дэлхийд гарах томоохон ингээд өөрчлөлтүүдийг зөвөнцөө байдаг байхгүй юу? Тэр зөвлөлтийг харсан чи одоогор зөрсөн нэгч байхгүй явж байгаа. Тэгсэн чи одоо яана гэж Европ төв нөхөж Аз төв дэлхийд ноёрхон гэсэн байгаа. Тийм. Гоё гэж юу энэ миний босгосон амьдрал сүнчүүл энэ үртэл миний карьер Аз хүний минь нөгөө нэг бахархаж твч гэж хятад ч илүү миний санаж байгаагаар яг хуу ноёрхон гэхэд бол амар гоё санагдчихэв заяа. Тэнгүүд би одоо үүнээс юу ойлгож ийн вэ гэхээр Европ төв мөхөн гэсэн нь дайм болоод жинхэнэ утгаараа мөхөөд одоо тэнгүүд ийшээ бах хүмүүс одоо ингээл дөрвөл цагаачлал ирээл ингээл ер нь нэг ингээл одоо тухайн орны ингээс санхүүжүүлэлт янз бүрийн болно доо. Тэр шиг энэ хаваараа одоо ингээд тэгэхээр энэ твэр ингээд дайм болчихж байгаа гэсэн үг шүү дээ одоо яг энэ хаваараа. Тэнгүүт одоо ингээд манайхаас зүүн тийшээгээ ингээд Аз руу ороод эхлэнгүүт ингээд ноёрхоод ингээд эхлэх юм болов уу гэж бид өгнж байгаа. Нэ та нар Facebook-ээс ч юм уу Google-ээс Вангамигийн зөгнөлгээ хайгаад үзээрэй. Үнэхээр бүх юм амар таардаг за. Тэгээд бас бодох юм. Нэгтгэхэд уулзсан цаг мага бодоод одоо баг бүх орон зэрэг байна уу да. Тэ Эммануэл Макронтэй. Манай ерөнхийлөгчтэй. Гэхдээ бэж л та. Чимээгүй ч л та. Трамп бүр яах гэдэг. Энэ угаасаа энэ сүүлд ерөнхийлөгч болсон угаасаа энэ дэлхийн юуг бүр ингэж өөрчилд юугаар нь ингэж бүр оронгоор нэргүүлэх гэж энэ гарч ирсэн юу баха. Эдгээс яах гээд нэг ерөнхийлөгч жоохон буцаагаад ингээд эдмэн Макрон ч байна, Трамп ч байна. Одоо хөрс үхийг дахиад гаргуул алан шүү. Угаасаа дахиж гаргаж болохгүй хөл бат. Одоо ер нь бол Эммануэл Макрон буцаж гарах боломж байхгүй. Одоо хүмүүс гарахгүй. Үнэхээр хүмүүс эргүү биш л бол гарахгүй л үү дээ. Тийм. Одоо бүгдээрээ би үзэн ядчихж дахиж гаргах юм байхгүй. Одоо гаруул нэрээ болио. Яа одоо болио л. Боли. Тэгснээр би өөр улс руу очиж би цагаачлыг яагаад гэсэн чинь манай ерөнхийлөгч тэнэгтэй дээ уус орох зэн гэснээр чи хааныхан гэснээр Монголд ерөнхийлөгч гэсэн чинь Макрон Францаас дөрөв Чина гэж. Яа. За дуусгая. Яа уус орох яриад стресстэй наасан. За манайхаа тэгээд энийг шууд оруулнаа. Тэгээд Макроныг тэнэгдэхгүй гэж нэ. Үсээ дайм бити болоосаа ер нь зөвхөн их муухай Францын Европ орчилтгүй ер нь тэгээд дэлхийд дахин битэл дайм болоосаа гэмээр. Дайлтаа дэхгүй зүгээр хоорондоо ярилцж байгаа нэг ингээд тэр ширээг ингэж тойрч сууж байгаа нэг ярилцчих болохгүй юм байна. Эсвэл гоё хэрэлдэж дүү маа нэрээ. Өнөөдөр нөгөө нэг тоогийн скамд болсон гэж тэгсэн штэ. Тэгсэн чинь миний нөгөө фэйсбુક руу бас яг нөгөөтгөө бичдэг байхгүй юу. Тэгэхээр салавчны зургийг олохгүй баахан хайсан чи байдгүй юм байна. Тэгээд өөрийгөө ингээд дарж нэг харлаа. Тэгснэ за бас өөрхөн гарыг явуулаач яах юм гэснэ fuck you. Тэгснэ амар гоё ялцсан юм шиг мэдрэмж аваа. Нүс зүгээр хэрэтээр сууж байгаа л зүгээр ярил гоё хэрэлтэй л тэ гоё ингээд гоё зүшилтлөө гэж зодтолтож модтолтоод байна. Бидэнд оруулж байгаа нөгөө дээр үеийн дайм болчихсон. Юу ч хэлээ одоо Оросоос нөгөө нэг бензин тийм юм танах хийхий боллоо. Яа одоо тэгээд тэрнээс нь олоо чи харсан уу бензиний үн өссөн байгаа зү. Нөгөө нэг тэр бензин яадаг түгээдэг үн хаагдсан байлээ шүү дээ. Тэгээд энд өнөөдөр харсан чи бензиний үн 18 болцсон байдیں۔ Йоо 16 15 маа байв. Зүгээр дайнд чи яах гээд байгаа юм хүмүүс алах нэг
Яа. Битэлтэй гуйж ийн. Очоод гуйж штэ бололтоо юу? Би гуйж ийн. Болтгүй штэ. Please. Битгий. Би амдэрмаа. Лүбүтэ унсч үзээгүй ч өчмээргүй л штэ. Гүй нэрээ. Гой ингээл. За. Арайч тэгтээ шууд ингээд маа ингээд бөмбөг шидэд явчих. Тэгтэл Украин руу яалаа да. Тэднээс ч тэнэг. Тэр шиг одоо ингээд бас яачих юм бэлээ. Бас амар эвгүй баг. Тэг амар их юм бодох юм уу энэ сүүлийн нэг 2 хоногийн дайнаас болж их юм бодлоо. Одоо энд байж их дайн болчвол яах вэ гэж зүгээр боттойгоор би нөхцөл байдлаа бодож үзлээ л дээ. Монгол явж чадахгүй үсттэй бид.